Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл амьдралын хэм маягийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Эрүүл амьдралын хэм маяг нь зөвхөн эрүүл хоол хүнс дасгалаас гадна бүхэлдээ таны бие бэлтэр, оюун санаа, сэтгэл хөдлөл, гоо сайхан байдлыг хангахад чиглэдэг. Эрүүл амьдралын хэм маягаар амьдрах нь өвчнөөс урьдсан сэргийлэх, эрүүл мэнд урт насалтанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн хоолны дэглэм, биеийн тамирын дасгал, стресс зэргийг үр ашигтайгаар тэнцвэржүүлэх боломжийг олгодог байна. Эрүүл амьдралын хэм маягаар амьдрахын тулд хийх зүйлүүд нь нэгдүгээрт нь ус уух. Ус нь бидний биед маш чухал үүрэгтэй байдаг бөгөөд хүний биеэс хорыг гадагшлуулж, ходоодыг цэвэрлэж, уушгин дахь агаарыг чийшүүлж, биеийн дэх шингэнийг тэнцвэржүүлэх гэх мэт олон талын ашиг тусдаа ба аливаа халдварт өвчин тусгаас хамгаалдаг байна. Өдөр бүр хүний бие хөс хөдөлгөөн амьсгал шиесээр шингэн ялгарч ус алддаг тул багадаа 1.5-аас 2 литр ус уух хэрэгтэй. За хоёрдугаарт нь нойроо хангалттай авах. Хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугар нөлөөлөө зогсохгүй сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг гэнэ. Нойроо бүтэн авч чадахгүй байх нь таны дархлааны системд нөлөөлж таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудалд хүргэдэг байна. Унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж, амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. За 3 дугаарт нь бясалгал хийх. Бясалгал бол ухаан бодлоо удирдах сурах болон өөрөө өөртөө зохицон оршиход маш хэрэгтэй арга юм. Байнгын бясалгал хийх нь биеийн дархлааг сайжруулж, өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба анхаарлыг төвлөрүүлж, мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг. За 4-дүгээрт нь тогтмол дасгал хийх. Өдөр бүр дасгал хийх нь эрүүл мэндээ олон талаар сайжруулах болно. Энэ нь таны амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх, өвчний эрсдлийг бууруулах, ясны өндөр нягтлыг нэмэгдүүлэх, жингээ хасахад тусдаа. Таны хийж чадах хамгийн энгийн зүйлүүдэд үүнд гүйх, явнаар явах, лифсэн суухын орон шатаар өксөх, мөн гэртээ хийхэд хялбар дасгалуудыг сонгож болно. Хөдөлгөөн бол эрүүл амьдралын түлхүүр юм. За 5 дугаарт нь илүү их жимс ногоо хэрэглээрэй. Жимс нь маш олон витамин, эрдэс бодисыг агуулдаг. Боломжтой бол өдөр тутамдаа 4-5 төрлийн жимс ногоог 400 г хэрэглэхэд эрүүл мэндэд ач холбогдолтой гэж зөвлөдөг байна. За 6 дугаарт нь боловсруулсан хоол хүнсээс аль болох татгалзах хэрэгтэй. Ихэнх боловсруулсан хоол хүнсний хэмжээний давсны агууламжтай байдаг нь цусны даралт, зүрхний өвчнөд хүргэдэг. Мөн тархинд мансууруулах бодистой адил үйлчлэгээ үзүүлж улмаар донтуулах аюултай гэж судлаачид анхааруулдаг. 7 дугаарт нь амьсгалаа зөв авч зөв гаргах. Гүн гүнзгий амьсгаа аваараа, хүчил төрөгч бол амин чухал их усүр юм. Бидний ихэнх нь зөв амьсгалж чаддаггүй байна. Бид зөвхөн гүйхэн амьсгал аваад уушгины хүчин чадлынхаа 3/1-д нь амьсгалдаг. Гүн гүнзгий амьсгал нь цусны урсгал сайнаар нөлөөж хорт бодисыг гарган авахаас гадна шүн сайнаа орсоход тусалдаг байна. За 8 дугаарт нь тос ихтэй чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн болон кофенийг багасгаарай. Түргэн хоол, шарсан мах, гурилан бүтээгдэхүүн, шарсан төмс, гүн шарсан хоол зэргийг багасгах хэрэгтэй. Шарсан хоол нь хорт хавдар үүсгэгч химийн бодис болох акриламид агуулдаг. Болж өгвөл чансан, жигэнсэн, хуураагүй хоолны сонголт хийгээрэй гэж зөвлөх байна. Кофеин, кофе, цайны навч, какао, кола болон энерги ундаануудад ихээр агуулдаг. Кофенийг химийн аргаар синтезлж хоол болон ундаа нэмэлт хийжэл им тариа зэрэгт хэргэлдэг. 9-дүгээрт нь тамхи бүү татаарай. Тамхи татснаар зүрхний шигдээс цус харуулт, чихрийн шижин, захын судас болон доод мөчний мэдээгүйжүүлэх зэрэг өвчин үүсэх эрсдэлтэй байна. Тамхи нь 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгдэг 43 төрлийн хорт бодис агуулдаг. Ирээдүйд гарах өөрчлөлтүүд таны гарах шийдвэрээс бүрэн шалтгаална. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.